Өвөрхангай аймаг нутгаараа бахархав. Эртний Монголын төрийн голомт гэгддэг их түүхийн үлгийн нутаг Өвөрхангай аймаг нь Улаанбаатар хотоос 420 км зайд оршдог. Монгол улсын төвийн бүсэд Өвөрхангай нуруу Орхон тамирын айс сав газарт байрладаг аймгийн төв нь 12 хэр хот, 19 сумтай бөгөөд хар хором хотын тойр Эрдэнэзүү хийт зэрэг түүхийн дурсгалуудтай. Өвөрхангай аймгийн Батүлтийн суманд орших улаан цэцгэл нь 25 м өндөрөөс урсдаг 10 орчим метрийн өргөнтэй Монголын хамгийн том хөрхлөө юм. Домог дэгүүлснээр энд ус гээд хүн хайргал байсан гэдэг. Дайны үед Монгол цэрэг аймагуудад хөгдөж амьд үйж яваад хайрган дээгүүр гарсан гин. Монгол цэргүүдийн нэг нь номтой цэрэг явсан гэх ба тэрээр улааны гол минь улаанаараа урс гэж дуу алдан ойрлоход улааны голын дагуу үер буун гарын цэргүүдийг авч утсан гэдэг. Өвөрхангай аймгийн төв 12 хэр хотоос 115 км доших үзэсгэлэн сайхан хангаан нурууны дунд галтуулын дэлбэрэлт суултын донд үүссэн цар хэлбэрийн хөнгөр газар доших гайхамшигт сайхан 8 нур бий. Эдгээр нууруудыг ширээ, ухвар, халиуд, бугт, хаяа, шунаа, дөрөө, хүйс хэмээн нэрлэгдсэн 8 нур байх бөгөөд хоорондоо газар доорх усны судлаар холбогдсон дагаан түвшнээс дээш 2700-аас 3165 м өндөрт өргөгдсөн байдаг. Нуурууд хоорондоо 500 м-аас 3.5 км хүртэл зайтай ба 7491 га талбайг хуш, шинэс, шилмэлт ой зэрэг эзэлдэг бөгөөд урьд жолгын тогоо, говийн толгой, ар битүүгийн тогоо, ногоон нуурын тогоо, нийлхтээс сүнсэн галтуулын тогоонууд байдаг. Манай нутгаас төрсэн алд артнууд. 17 дугаар зууны үеийн шашин нийгмийн зүтгэлтэн анх дугаар богд Жавзан дам хотогт Монголын бурхан шашин урлаг соёлын нэр зүтгэлтэн зан азар халахын түшээт хан гомд оржийн удаах хөвгүн болон 1635 оны Идэр хэмээх хөгчөн модонхаа жилийн намрын адаг сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн 9 сумын нутагт Мандай толгой буюу Тахилах хэмээх нартай газар мэндэлжээ. Түүний эцэг эх хяад ястай боржин овогтой Чингис хааны отхон хөвгүн Тулуун шууд угсааны язгууртан болно. Зан азрыг 5 настай байхад төвдийн Жавзан дарнатын 16 дахь дүр Халах Монголын анх дугаар богдоор өргөмжлөн шарын шашны тэргүүнд өргөмжлөн залжээ. Монголын улс төрийн зүтгэлтэн Монгол Улсын 9 дахь ерөнхий сайд Бэлждийн гиндэн 1895 онд хуучнаар Сайн ноён хаан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төржээ. Багада бусдын дэд ладуу майл харуулж өссөн хүүхэд байсан ч 1928 онд Монгол ардын хувьсгалт нам Төв хорооны нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаад 1932 оноос Монгол Улсын ерөнхий сайдаар томилогдсон. Зэвгийн ойдов 1949 оны 5 сарын 25 онд Өвөрхангай аймгийн хар хорин суманд төрсэн Монгол Улсын 20 дугаар зууны манлай тамирчин чөлөөт бүх барилдааны дэлхийн хошоо авраг Олимпийн мөнгөн медальт Монгол Улсын хөдөлмөрийн баатар. Тэрээр мөн улсын багшийн дээд сургуулийн багш, Энэтхэг улсын чөлөөт бүхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч. Тамирын дээд сургуульд 2022 он хүртэл ажиллаж байгаад Гавьяаныхаа амралтанд гарсан. Монгол улсдаа ихээхэн хувь нэмэр оруулсан хүн билээ. Монгол Улсын төрийн хошоо шагналт ардын жүжигчин хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Бор боржгон овогт Нацгийн Жанцан оров 1949 оны 3 дугаар сарын 25 онд одоогийн Өвөрхангай аймгийн Үлзийд суманд тэрээр Үлзийд сумын бага сургууль, Хужирт сумын дунд сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын багш нарын бэлтгэх сургуульд хөгжмийн багшийн мэргэжлэр сурч төгсөөд Украин улсын К хотын Чайковскигийн нэрэмжит хөгжмийн консерваторид суралцаж хөгжмийн зохиолч, хөгжим судлаач мэргэжил эзэмшсэн. Монголын эзэн түүрийн нийслэл Хар хором хотын төр нь Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутагт оршдог. Хар хором хотыг Чингис хаан 1220 онд Монголын эзэн түүрийн нийслэл болгон байгуулж 1235 онд түүний залгамжлагч Өвгөөдэй хааны үед бүрэн баригдаж дуусжээ. Хар хором нь тухайн үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны чухал төв болж байжээ. Монгол орн бурхны шашин гурамтай дэлгэрсэний хажуу үеийн дэлгэрэлтийн халах зүүн Монголын анхны хэдэн Эрдэнэ зүүн хэд бөгөөд Авчгай сайн хаан 1586 онд байгуулжээ. Тэрээр 1581-ээс 1583 онд өөрийн элчнэрээ зарж төвөдийн зарим ламыг урьж 1586 онд 3 дугаар далай ламтай бичлэн уулзаж Авчиргай сайн хаан цол тамгаар шагнадаж бурхны шашныг халахад дэлгэрүүлэхээр хэлэлцэн тохироод Эрдэнэ зүүн хэдийг байгуулах ажлаа эхлүүлжээ. 1586 онд Монгол улсын 9 дахь ерөнхий сайд
Төвхөн хідэн Уурхангай Аранга аймагуудын цагт Батүлзэн сумаас хойш 20 км-ийн зайд орхины өндөд орших Монголын буддын шашны хамгийн эртний хэдүүдийн нэг юм. 1648 онд анх дахь өндөр гэгийн зан газар 14 настайдаа далайн түвшнээс дээш 2600 м өргөгдсөн ширээ дулаан уулын оройд ой мотор хүрлэгдсэн аглаг ой байц хаттай бяцхан твсгийн онцгой тогтцыг тааж улмаа 1661 онд төвдөөс иргэн ирж уг газарт бясалгалын дугуйн бариулжээ. Монгол төвний морины шүтээр нь Уурхангай аймгийн 10 хэр сумаас 15 км газарт буюу алдарт Арвын талд залж бүтээсэн их шүтээн цогцлбор юм. 2007 оны 8 сард ард олноо нэм хүртэл болсон шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эртээр үеэс хурдан морь ууйдаг хүмүүсийн дахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт 10 хэр хэмээх хурдан хөлгийн төрж өссөн газар билээ. Уурхангай аймгийн богд сумын зүүн хойд талаар салбарлан тогтсон хар хүрэн өнгийн хөрмөн чулуут уулыг Тэвшүүл хэмээн нэрлэдэг. Энэхүү уулын эргэн тойронд бус, хэрэгсөөр, хадны сүг зураг, нэн элбэг бөгөөд 1920-д оноос хойш гадаад дотоодын археологчид эрдэмтэд хэд хэдэн удаа очиж хайгуул малтлан хийж иржээ. Энэ газар нь хөрөл зэвсгийн үеэс дундад зууны үед холбогдох 200 гаруй бус, хэрэгсөөр, хадны сүг зураг байдаг ажээ. Уурхангай аймаг нь Монголын төв зэгт байрладаг өвөрмөц байгалийн бүтцтэй хангай, алтай улс, цөл, тал хээр хослон оршдог аймаг юм. Хүн амын хувьд одоогийн байдлаар 112,353 хүн амтай, газар нутгийн хэмжээ нь 62,895 км2 юм. Байгалийн үзэсгэлэнт газар түүхийн дурсгалт газрууд ихтэй учраас аялал жуулчлал хөдөл хөдөлгөөний тасардаггүй эдийн засгийн хувьд идэвхтэй гэж үздэг юм байна. Зуусчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Ялангуяа зуны улирал гадаад дотоодын аялагчид ихээр очдог. Өөр нэг эдийн засгийн салбар нь мал аж ахуй, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл. Улаанбаатар төмс хүнсний ногоо, арьс шир, ноос налуур үйлдвэрлэх юм байна. Уурхангай аймаг нь 19 сумтай, аймгийн төв нь 10 хэр. Уурхангай аймагт орхон, онг, таац, ар агуу зэрэг том голууд байдаг ба 22 оны байдлаар 218 гол горих, 1043 булаг шанд, 100 нуур тойром, 33 аршаан бүртгэгдсэн байна. Аймгийн төв болох 10 хэрт барилга байгууламж орон сууц байрснаар илүү улам тогтчиж, ойролцоогоор 35,000 орчим хүн ам амьдарч ажиллаж байна. 2023 оны мэдээллээр 10 хэр хотод агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл байдаг. Газрын зохион байгуулалт, бэлчээрийн мониторинг, газрын шинэ эзэмшлийн, байршлын мэдээллийн зэрэг төсөл, баримт бичгүүд шинжлэгдэж байна. Уурхангай аймгийн музей 10 хэрд байрладаг ба нутгийн түүх соёл, археологийн олдруудыг танилцуулдаг. Тэр музей нь гандан мунзаглан хийд юм. 1937 онд устгагдаж байсан ба 1991 онд буцаан сэргээгдсэн байна.